Туркменстан улсын түүх торгоны зам түүнийг даган хөгжиж байсан хотуудын түүхтэй салшгүй холбоотой юм. Их зүйлийн дундуур урсах Тэмэнжин өхөр тэрэгний цуваа. Морьтой явган бүх ус дорноос өрн лүү, өрнөөс дорн руу очихын тулд Мерв хотыг зорино. Парфяны эзэнт гүрэн, Аббасидийн халиф, Селжукийн улс, Хорезмийн эзэнт гүрний төвцөг олон зуун жилийн турш соёл хэрэгжлүүдийн уулзуур болж байсан энэ хот цагтаа сая илүү хүн амтай байсан гэж эрдэмтэд үздэг. Туркменстаны нутагт торгоны зам даган цэцэглэн хөгжиж байсан Мерв хот Будалдаачид төдийгүй аялагчдын тугсан сааддаг өрнөөс дорн луу, дорноос өрн лүү орох хаалга болон сүндэрлэж байжээ. 4000 гаруй жилийн түүхтэй хотын Кызгала цайзад эртний султан Хаад ной Дамранга улс орныхоо байдлыг харилцан хэлэлцэж суусан бизээ. Энэ хот хан гүрний 8-ачныг Персийн 8-ачинтай уулзуулж Европ, Аз, ойрох дорнотын иргэдийг нэгэн дээвэр дор цуглуулж орон орны соёлыг түгээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж хүн бүрийг элбэг байдал гоо үзмжээрээ дуудан татдаг байжээ. Эндээс нохоон битүү туурай ногоон хурганы арснаас бусдыг олж болохоор байсан тухай сурвалжид бичигдэн үлджээ. Гагц худалдаа 8 энд хөгжиж байсангүй тухайн цаг үедээ бүх хотуудын ээж хэмээн алдаршиж байсан энэ хотод Персийн агуу яруу найрагч, сэтгэгч, эрдэмтэн, Омар Хаяам зэрэг сууд сэтгэгчид ажиллаж, амьдарч, сансар огторгыг судлан шинжилж, модны сүүдэр дор шүлэг дуудацгааж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Моуру, Маргина, Мару, Мерв гэгчлэн нэрлэгдэж байсан энэ хот стратегийн чухал ач холбогдолтой байсан учраас Перс, Ром, Монголын эзэнт гүрэн мөн лалын шашинтай янз бүрийн улс энэ хотыг эзлэн авахын төлөө тулалдаж, эзлэн авч хөгжүүлж, бас мөхөө нурааж байсан түүхтэй. Энэ хотоос үлдсэн султан Санжарын бунхан Кызгала цайз өнөөдөр ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэлтэй юм. Нэгэн цагт соёл худалдааны том төв байсан энэ хотын туйр Туркменстаны 4 дахь том хот болох Маригаас 30 км-ийн зайд элсэн цөлд чимээгүйхэн эртний түүхийг халуун элснээ бүжих салхины хэмнэлээр хайлан оршсоор байна. Парфяны эзэнт гүрний үед баригдсан Туркменстаны нийслэл Ашхабад хот гантэг цагаан барилгаараа дэлхийд алдартай. Гантэг цагаан барилгынхаа тоогоор тус хот Генсийн номод 5 удаа бичигджээ. Уран нарийн хийц, үзэмж төгс гантэг цагаан чулуугаар жимсэн барилгатай энэ хотыг музей хотч гэж нэрлэх нь бий. Тус хотын телевизийн цамхаг нь 211 м өндөртэй. Цамхагийн голд нь байрлуулсан Огуз хааны 8 талдуудыг Генсийн номд хамгийн том одны дүрст байгууламж хэмээн бүртгэж авчээ. Энэ цамхагийн бас нэг онцлог нь 154 м-ийн өндөрт байрлах ресторан. Энэ ресторан цагийн зүүнний дагуу айжмаар эргэлдэн хөдөлдөг байна. Нэг талаас нь Копитдаг уул, нөгөө талд нь Каракумын цөл байх Ашхабад хот нарны эрчим хүчээр ажилдаг гантэг чулуун 27 усан ориглууртай. Огуз хаан ба түүний хөвгүүд нэртэй энэ усан ориглуурыг Туркменстан улсын эв нэгдэл энх тайвныг бэлэгдэн барьжээ. Энэ усан ориглуурч гэсэн Генсийн номонд бүртгэлтэй. Ашхабад хотод байрлах засгийн газрын ордон, театр, музей, спорт цогцлбор зэрэг төрийн болон олон нийтийн байгууллагууд нь сонгодог хэв загвартай цагаан өнгөөр гэлэлцэж орчин үеийн архитектуруудын гайхамшигыг илтгэнэ. Хотын ерөнхий төлөвлөлт нь Төв Азийн нийслэлүүдийн дундаас цэмцгэр байдал, тэгшгэмт зүй тогтол, ногоон байгууламжаараа онцгойрч, жуулчдын анхаарлыг ихээр татдаг байна. Үзэх харах зүйл ихтэй. Гантхэн цагаан Ашхабад хотын дэргэд ухаалаг хот шинээр баригдаж байна. Энэ бол Аркадаг. Нийслэл Ашхабад хотоос баруун өмнө зүгт 30 км-ийн зайд 2019 онд Аркадаг хотыг бүтээн байгуулах их ажил өрнөж эхэлжээ. Аркадаг гэдэг нь түрк хэлний түшиг тулгуур, итгэл найдвар гэсэн утгатай үг юм. Зундаан сүүдэрт нэмэх 40 хэм халуун байдаг элсэн цөлд нэгэн шин баян бүрд болох Аркадаг хот сүндэрлэн босож байна. Нарны хавдангууд, салхин сэнсээр дүүрэн энэ хотын бүх тээврийн хэрэгслүүд зөвхөн цахилгаанаар ажилдаг байна.
Туркменстан улс Акалдеккэ үйлдвэрийн алтан адуугаараа дэлхийд алдартай. 2000-ад оны үеэс Туркмен адууны үн огцом өсөж, цэвэр цусны үржлийн азарга 1.5 сая Америк доллараар зарагдж байжээ. Нэг адуу дунджаар 50-аас 100 мянган Америк доллараар үнэлэгддэг байна. Алтан хөлт хүлэг гэж алдаршсан энэ адуу хамгийн эртний цэвэр цусны адууны нэг тооцогддог. Түүний тухай 3000 гаруй жилийн өмнөх түүхийн сурвалжид дурддагддаг байна. Наранд гялалдсан алтлаг ус, уян налархай хөдөлгөөн, төсвөр төвчээрээ дэлхийд зартай хурдан энэ адуу Туркменстан улсын төрийн сүлд мөнгөн зоосон дүрстэгдэхээс гадна төрийн бэлэг тэмдэг болж явдаг байна. Туркменстан улсын газар нутгийн 80 орчим хувийг Каракумын их цөл эзлэнэ. Энд 145-аас 50 хэм хүртэл халаханч бий. Элсэн цөл бүхий хуурай уур амьсгалтай нутгаа ойжуулахын тулд үндэсний ногооруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Туркменстанд ойн аж ахуйн үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр 3 сая мод тарж байгаа бол 2022 оны байдлаар нийтдээ 145 сая мод таржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотуудыг ногооруулж баян бүрд болгоход төлхөө анхаарснаар шилмүүст, навчит, жимсний моднуудаас бүрдэх ойн зурвалсуудөө 185 мянган га талбай хамарсан байна. Хот зөөрийн газруудыг ногооруулахад чиглэсэн олон жилийн энэхүү нөр их ажил улс орноо цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн уриан дор явагдаж, улмаар төрийн экологийн бодлогын хүрээнд 2013 онд үндэсний ойн хөтөлбөрийг баталснаар уг ажил улам эрчимдсэн байна. Хүлэмжийн хийг бууруулах, ойг сэргээхэд оруулсан энэхүү хувь нэмрийг Нэгдсэн үндэсний байгууллагын Европын эдийн засгийн комисс үнэлж, нийслэл Ашхабад хотууд дахь ой санаачлагын олон улсын сертификат гардуулжээ. Мөн энэ оны 4-р сарын сүүлчээр Малайзийн нийслэл Куала Лумпурт Туркменстаны эдийн засагт хөрөнгө оруулалт татах асуудлаарх олон улсын чуулга уулзалтуулсан юм а. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, төр хувийн хвшлийн түншлэлийг баталгаажуулсан багц хуулиудыг Туркменстан улс баталсан байна. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтыг зохицуулсан 67 гэрээ, тэдгээрийн дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай 28 гэрээ, давхар татвараас чөлөөлөх тухай 39 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа эртнээс зохицуулах боломжтой болж, эрсдэлгүй, аюулгүй орчинд ажиллаж байна. Өнөөгийн Туркменстан эдийн засаг харилцаа холбооны хувьд нээлттэй улс болон Төв Азид баян бүрд бий болгохоор тэмүүлэн хөгжиж байна.